За сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэнд нэгэн бодлогыг тайлбарлахаар бэлтгэлээ. За энэ бодлого болол бас нэлээд нийлмэл нөхцөлтэй ийм яригтай бодлого байгаа учраас бас оюутнууд маань багангийн багш нар маань сонирхож үзээрэй. За бодлого маань 3 төрлийн хайлш байв. 1-р хайлш 5 кг, 2-р хайлш 3 кг ба тэд тус бүр 30% зис агуулна. Хэрэв 1 ба 3-р хайлшийг нийлүүлж хайлуулбал 56% зис, 2 ба 3-р хайлшийг нийлүүлбэл 60% зис агуулсан хайлш гарах бол 3-р хайлшны жим болон зисийн эзлэх хувийг ол гэсэн бодлого байна. За тэгэхээр бодлогынхаа загварыг нь зуръя. Тэгэхээр 1-р хайлш маань одоо зис ба бусад гэсэн ийм одоо орцтой хайлш байх нь байна. Зис нь 30% байна. За 2-р хайлш нь болохоор зис нь 30%, бусад гээд. За яагаад энэ том жижиг хоёр байгаа вэ гэхээр нэг нь 5 кг, нэг нь 3 кг гэдэг өгөгдчихсэн байгаа. 1-р хайлш нь 5 кг, 2-р хайлш нь 3 кг гэдэг өгөгдсөн байгаа. Тийм учраас ийм одоо байдалд гарч зурсан юм аа. За манай олох зүйл бол 3-р хайлшийг ямар жинтэй, түүний зисийн эзлэх хувь нь ямар байхыг ол гэсэн байгаа. За би яагаад энэ дээр энэ долгионтой юм юугаар зурсан бэ гэхлээр хэдэн килограмм байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас энэ хоёр зурагнаас том зурх уу, жижиг зурх уу гэдэг нь тодорхойгүй байгаа учраас ингэж зурлаа. За дараагийн нэг нөхцөл бол юу вэ гэхлээр 1 ба 3-р хайлшийг нийлүүлж хайлуулсан байгаа. За ингэхлээр зис нь 56%, бусд нь 44% болно. За энэ байж байгаа шүү дээ. 1 ба 3-р хайлшийг нийлүүлж хайлуулахаар. За дараагийн бас энэ нөхцөл нь болохоор 2 ба 3-р хайлшийг нийлүүлж хайлуулсан. Ингэсэн тохиолдолд зис нь 60%, бусад орц нь одоо 40% болох юм аа. Ийм нөхцөл бас өгөгдсөн байгаа. За бодолтыг гүйцэтгэе. Бодолтыг бодохдоо тэгштгэл зохиох аргаар бодох юм. За өгөгдсөн нөхцөлийг ойлгомжтой болгохын тулд дараах хүснэгтэнд байрлуулвал илүү одоо ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр 1-р хайлш маань 5 кг. За түүний одоо 30% нь зис гэхээр 30% нь бол 1.5 гэсэн ийм хэмжээнд огдож байна. Тэгвэл бусад холцсон нь бол 3.5 кг байх юм аа. 2-р хайлш нь 3 кг. Түүний 30% нь зис гэсэн өгцөн нөхцөл ясаар. За тэгвэл 2-р хайлшны 1.9% нь зис бусад холцсон нь бол 2.1 кг байх юм аа. За бидний олох зүйл бол 3-р хайлш хэдэн килограмм бэ гэдгийг олох юм байгаа юм. За мөн одоо 3-р хайлшны зис нь одоо түүний ямар хувийг нь эзэлж байгаа вэ гэдгийг олох ийм хоёр олох зүйлтэй байгаа. За тэгэхээр энийг одоо олохж байгаа энэ 3-р хайлшныхаа жинг x кг гэж тэмдэглэчихье. За тэгвэл 1 ба 3-р хайлшийг нийлүүлээд хайлуулах юм бол 5 дээр нэмэх нь x кг болно. За мөн одоо 2 ба 3-р хайлшийг нийлүүлж хайлуулвал 3 дээр нэмэх нь x кг болно. За энэ хоёр шинэ хайлшны зисийн эзлэх хувь нь бол нэг нь 56, нэг нь 60 гэдэг өгөгдсөн байгаа. Тэр хоёр өгөгдлийг ашиглаад энэ зисийг энэ 5 дээр нэмэх нь x, 3 дээр нэмэх нь x-ийнхаа одоо ямар одоо 56-ад нь ямар тоон огдох уу, 60-ад нь ямар тоон огдох уу гэдгийг олчих болох юм аа. За ингэж олохдоо 5 дээр нэмэх нь x-ийг 100%-аар 56-аар үржүүлэхээр 56% нь огдох тоон гарна. Яг үүнтэй адилхан 3 дээр нэмэх нь x-ийг 100%-аар 60-аар үржүүлэхэд одоо 60% нь огдох тоон гарах юм аа. Энэ 3 дээр нэмэх нь x-ийг. За одоо энд нэг бодлогыг бодох хамгийн гол сэжүүр бол энд гарч ирж байгаа. Тэгэхээр энд бол 1 ба 3-р хайлш гэж байгаа. Энэ дээр зөвхөн зис нь байгаа учраас 1.5 кг дээр 3-р хайлшны зис нэмэгдсэн байгаа. За энэ дээр бол 0.9 кг дээр мөн 3-р хайлшны зис нэмэгдсэн байгаа. Тэр чинь ижилхэн хэмжээ шүү дээ. Тэгэхээр бид эндээс энийг хасахад яг энэ хоёрын ялгууртаа тэнцүү байж таарна. За тэгвэл одоо энэ одоо тооноос энэ тоог хасчих юм бол 1.6 гарна гэсэн ийм одоо холбоо харагдаж байна. За энэ холбоог энэ дээр бичлээ.
За одоо эндээс энийг хассан байх нь шүү дээ. За тэгэхээр энэ ингэж гарч иж байна гэсэн үг. За одоо энэ тэгштэглийг бодчихъя. За энэ тэгштэглийг бодохоор алхамаар нь ингээд гүйцэтгээд явхлаар эндээс x нь 10 кг гэдээ гараад ирж байна. За тэгвэл 3 дугаар хайлшны манд жин нь 10 кг байх нэ. За харин 3 дугаар хайлшны цэсийн эзлэх хувь нь ямар байгаа вэ гэдгийг олъё. Тэгэхээр аль нэг дээр нь одоо өмнө нь одоо шинээр үүсгэж хайлуулсан одоо хоёр хайлшныхаа аль нэгийнхэн цэсийн жин дээр нь нэг тавиад бодоход бол 3 дугаар хайлш ба тэр хайлш хоёрын нийлбэр нь ингээд гараад ирж байгаамаа. За тэгэхээр энэ бол нэгдүгээр 1 ба 3-ыг нийлүүлж хайлуулахад нийтдээ 8.4 кг зис гарч ийн гэсэн үг. Тэгвэл 8.4-өөс нэгдүгээр хайлшны 1.5-ыг хасчихаар 6.9. Энэ бол 3 дугаар хайлшны зис юм байгаамаа. За тэгвэл 10 кг маань 3 дугаар хайлшны жин энийг 100% гэж үзэх юм бол 6.9 кг маань 69% болно. За тэгвэл 3 дугаар хайлшны зэсийн эзлэх хувь бол 69% байх нэ. За тэгвэл манай бодлогын хариу бол 3 дугаар хайлш нь 10 кг ба түүний 69% зис гэсэн ийм хариу гарч байна. За одоо бодлогын сүүлийн алхам бол хариуг шалгах. За одоо бодолтоо шалгая. Тэгэхээр одоо өгсөн нөхцлүүдээ ашиглаад энэ олсон зүйлээ одоо манай зарим нөхцөлийг яаж хангаж байгааг шалгаж харъя. Тэгэхээр энэ нэгдүгээр хайлшны бүх хэмжээсүүд бол өгөгдсөн байгаа. Хоёрдугаар хайлшных мөн өгөгдсөн байгаа. За 3 дугаар хайлшныхыг бид нэр 10 кг ба 6.9 кг цэсгээд олсон байгаа. За энэ нөхцөлийг ашиглаад энд нөгөө шинээр үүсгэж хайлуулсан хоёр хайлшны маань одоо цэс нь 56%, 60% байна уу юу гэдгийг шалгаж үзье. За тэгэхээр энэ хоёроо нэмээд энэ цэсээ гаргаад авчин 1.5 дээр 6.9-ийг нэмэхээр 8.4 болно. Тэг 19 дээр 6.9-ийг нэмэхээр 7.8 болно. Тэгэхээр 15 кг-ийн 8.4 нь хэдэн хувь болох вэ? 3 кг-ийн 7.8 нь хэдэн хувь болох вэ гэдгээ тус бүр олчихъя. За тэгэхээр эхнийх нь 56% болж байна. Дараагийнх нь за 7.8-ыг үндсэндээ энэ бол 1% хувааж байгаа юм. За тэгэхээр 7.8-ыг 1% ноогдох тоонд хуваахаар хэдэн хувь бэ гэдг нь гараад ирж байгаа гэсэн үг шүү дээ. За ингээд болохоор энэ маань нөхцөлийг хангаж байгаа учраас бид зөв хариу олсон гэсэн үг ээ. За тэгээд та бүхэн энэ бодлогыг бас нухацтай сайн үзээд мөн одоо бодолтыг нь өөр хувилраар бодож болох уу, арай хялбараар бодож болох уу гэд бүтээлчээр ажиллаараа гэж хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.